Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Амралтын өдрийн яг энэ цаг мөч номын гэгээ нэвтрүүлэг та бүхэнд хүрдэг. Өнөөдөр студидтэй бас нэгэн сонирхолтой зочныг урьсан байгаа. Өнөөдөр манай студид сайхан дөрөх санааны хэмээх номын зохиогч Бацүхийн Эрхэнбаяр хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бас амралтын өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Телевиз үзэгт бүх хүмүүстээ бас энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ нэвтрүүлэгтээ урьсан бас баярлалаа. Тэгээд таны хувьд бол бас Шведэд их олон жил амьдарч яваад Монголдо ирсэн. Тэгээд сайхан дөрөх санаанах гэдэг энэ дандаа ярилцахын өмнө би номыг уншиж байлаа л да. Тэгээд энэ дээрээс би нэг зүйл бодоход ер нь эмхтэй хүн гэж хин юм бэ гэсэн нэг тийм асуулт надад өөрөө ирэхгүй төрсөн. Тэгээд ялангуяа Шведэд их олон жил, гадаадд их олон жил амьдарч яваад ирсэн хүн Монголдо ирээд ингээд яхаар хүмүүс ярьдаг л да. Одоо жишээл ялангуяа эмгтэн хүмүүсэнд байр суурь олох гэдэг юм уу те. Тэр асуудлууд их төвөгтэй гэдэг байсан. Тэгээд та ерөнхийдөө энэ бүх зүйл бас энэ таны ном дээрээс уншигдсан мэдэгдэжсэн. Энэ бүх зүйлийг ер нь хэрхэн давж туулсан бэ гэдэгс хоёул яриагаа эхлэе. За би 90-ад онд Шведэд сургуульд явсан анх. Тэгээд 90-ад оны сүүлээр сургуулаа төгсөөд бас гэр бүлэрээ хэсэг хугацаанд тэнд ажиллаж амьдарсан. За мэдээж одоо Шведийн нийгэм за барууны нийгэм бол яг юугаар онцлог вэ гэхээр нийгмийн шударга ёсыг үнэхээр хангацсан. Ялангуяа хойд Европын орнууд бол хүний хөгжлийн индексээр тэргүүлдэгтэй. Тэр нийгэм тухайн хүнд таатай амьдрах амьдралын бүх орчныг бүрдүүлсэн байдгаараа гэдэг бол ялгардаг ийм газар байгаа. Хуулийн өмнө бүх хүмүүс шударга. Тэгэхээр нийгэм бол маш шударга. За ингээд олон жилийн дараа ирээд Монголдо эргэж ирээд одоо ажиллаа эхлээд ингээ явж байхад бол эргээд нөгөө хүн чинь сайн юмд их хурдан тасдсан байлээ л дээ. Тэгээ Монголдо ирэхээр энийг ингэчих юмсан, тэрийг тэгчих юмсан гэсэн нэлээд олон зүйлүүд одоо нийгмийн хүрээндч төр те. За бизнесийн байгууллагуудын одоо ажил амьдралын хүрээндч төр, гэр бүлийн жирийн амьдралын хүрээндч төр ингээд ингэчих юмсан гэсэн юмнууд гарч ирдэг. За тэгээд одоо бол өнөөдөр Монгол залуучууд дэлхийн олон газар, олон оронд ажиллаж амьдарч байна. Олноороо эргэж ирж байна. Тэгээд бас тэр хүмүүс ч гэсэн тэр ажигласан зүйлүүдээ одоо өөртөө тусгаж аваад те энэ нь чулахгүй байна, энэ нь чулахгүй байна гэдэг нэг хэсэгтээ бол юм бухимдлын байдал үүсчихэж байгаа. Надад ч гэсэн ялгаагүй намайг тойрч хараагүй юм бухимдлын байдал нэг хэсэгтээ би бухимдалд орсон те. Тэгвэл яг тийм одоо шударга нийгэмд хөгжсөн нийгэмд амьдарч исэн хүний хувьд бас хувь хүний хөгжил талаасаа та зөвхөн одоо сургууль сураад боловсрол эзэмшээд ирэхийн хажуугаар бас хувь хүний хөгжил талаасаа одоо эрүүл зөв амьдралын хөвшил гэж юу юм те. Энэ талаасаа нэлээд их нөгөө өөрөө юм мэдээд сурцсан байсан учраас тэрийг бас ялангуяа эмэгтэйчүүдтэй хүргэе гэсэн хүсэл бол ер нь бол энэтэй холбоотой гарсан юм байна. Тэгээд номоо яг энэ зөв амьдралын хөвшил одоо сайхан эмэгтэй хүн байхын тулд зөвхөн гадаад гоо үзэмж биш. Одоо дотоод өөрийгөө боловсруулах, хөгжүүлэх, өөрийнхөө хувийн зан чанар энэ юмнаас чинь тухайн хүний амжилт те нийгэмд үзүүлэх оруулах хувь нэмэр хамаардаг юм а гэдгийг л уншигчтай харуулахын тулд ингэж номоо бичсэн байгаа. Тэгээд би бол энэ нийгмийг те одоо Монголын нийгмийг шударга биш байна гэл гомдол бол зөндөө юм байна. Гэхдээ миний хувьд бол энэ нийгмийг өөрчлөхөд өөрчлөхөд одоо номоороо дамжуулж уншигчтай нэлээд олон хүнд хүрнэ шүү дээ. Би нэг хүнд яриад бухимдаад яваад ивэл тэр бол хэдхэн хүнд л хүрнэ. Тэгэхэд ном болгоод гаргачих юм бол тэр чинь нэлээд хэдэн зуун хүнд хүрнэ тийм үү. Тэгэхээр миний одоо Монголын нийгмийг энэ шударга байдлыг бий болгоё, зөв амьдралыг бий болгоё, одоо шударгаар хөдөлмөрөөрөө хүмүүс амьдруул ямар амжилтанд хүрч болох вэ гэдгийг хүргэх л те хүмүүст ийм бас боломж байлгүй шүү. Ер нь ном маань холбогдчих жоо. Сайхан төрөх санааных уу? Би бол санааных гэж хэлнэ. Яа тэгэхээр монголчууд бол яг зүрц зүг гэдэг шүү дээ. Тэ сайхан төрөх заяаных буюу одоо байгалийн бурхнаас эцэг ихээс заяасан юм. Сайн явах санааных гэж байгаа. Тэгэхээр номын маань нэр бол энэ хоёрыг яг л хоёулангийн нийлүүлсэн л гэсэн үг тийм үү. Хүн хэрвээ дотроо одоо сайхан хүсэл мөрөөдөлтэй тий амьдралын зорилготой
хөдөлмөрч хамгийн дээр нь хөдөлмөрч байгаарай гэж хүсдэг. За хөдөлмөрч ингээд зорьсон зорилготой тууштай өөрийгөө одоо боловсруулад ингээд явах юм бол эмэгтэй хүн бол өөрийгөө царай зүсээрээ те эцэг эхээс бурхнаас ямар төрснөөс нэг хамаарахгүйгээр өөрийгөө эргээд сайхан төрүүлэх боломж байна л гэсэн санаа. Тэгэд бүсгүйчүүдийн хувьд эмэгтэйчүүдийн хувьд гоё сайхан харагдах, өмсч зөөх. Тэгэл одоо жишээл ядаж л туранхайг ойлог биетэй байх гэл те. Маш олон асуудлууд байдаг л те өмнө. Тэгэд тэднийг янз янзын аргаар л хүмүүс шийдвэрлэж явах шиг байна. Тэгэд энийг бүрэн гүйцэд магтгүйгээр шийдвэрлэж чаддаггүй нь магтгүй их юм шиг надад зарагддаг юм. А тэгтээ шийдвэрлээд явж байгаа бүсгүйчүүд их олон байдаг л те. Энэ болгоныхоо амьдралын бас нэг зөв цохилтолгоог таны бодлоор ер нь яаж одоо тохиргуулж гэх юм уу да? Явж байна. Ягаад тэгэхээр энэ номон дээр энэ зүйл гардаг учраас би танаас ингэж асуугаад байна. Яг өнөөдөр бол Монголын нийгмийн нэг хандлага байна л та. Ялангуяа залуу амьдралын туршлагагүй бүсгүйчүүд маань юу гэж бодож байна гэхээр охтууд маань тий. Одоо юу гэдэг нөгөө солонгосын поп одууд шиг л пластик мэс цэцэл хийгээл гадаад үзмжэл гоё болгох чухал би ер нь болох гээд байна гэсэн ингээд гинэн цайлган энэ бодлоосоо болоод гадаад үзмжээ хитрхи хөөцөлтөд яваад байна л та. Тэгээд нөгөө дотн талаа өөрийнхөө дотоод ертөнцийг хайчдаг. Тэгэхээр зэрэг ингээд ялангуяа амьдрал дээр гараад ирэхээр зэрэг туршлага дутагддаг, бэрхшээлтэй учирдаг. Тэр бүхнээс болоод амьдралдаа итгэлээ алддаг тийм. Иймэрхүү хандлагууд зөндөө байна. Тэгэхээр яг одоо тэнцвэртэй хүн байхын тулд би эмэгтэй хүний хамгийн гол миний хэлэх туртай өгөлтэй хамгийн гол чухал юм юу вэ гэхээр мэдээж хэрэг эмэгтэй хүн бол сайн ээж байх хэвээр. Байгалийнхаа хуулиар бол эмэгтэй хүн бол хүүхд төрүүлдэг, хүүхдэд асарч хүмүүжүүлдэг, сайхан ээж байх хэвээр. За сайн эхнэр байх хэвээр дараа нь тийм үү. Тэгэхээр зэрэг нөгөө хувь хүний хамгийн эмэгтэй хүний хамгийн эхлээд хүлээх хариуцлага бол тэр гэр бүлийн харилцаанд байгаа сайн ээж байх, сайн эхнэр байх хариуцлага тийм тэр туршлагаа бол хүн одоо юу гэдэг өсвөр насндаа ээж аваасаа эмээ өвгөөсөө гэр бүлийн амьдралын туршид олж авах төлөвшөх юм ёстой юм байгаа. За дараа нь одоо олон эмэгтэй хүн зөвхөн өнөөдөр бол юу гэдгийг одоо Аз маягийн гэр бүлийн жишгээр тий нэг эмэгтэй хүнийг эхнэр сайн ээж байгаад бас болохгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг бас өөрийгөө боловсруулах хэрэгтэй. Ялангуяа та сайн нэг анзаарсан байх саяхан фэйсбүүкээр нэг пост аягүй алдарсан шүү дээ. Тэ эмэгтэй хүн байх, жинхэнэ эмэгтэй хүн хинбэ гэсэн чинь эр хүн шиг боддог. Одоо залуу хүн охин шиг харагддаг. Гадаад байдал нь тийм үү. Ээлжиг шиг ч юм уу одоо хөдөлмөрч ийм байхыг жинхэнэ сайхан эмэгтэй хүн гэж хэлнэ гэд фэйсбүүк та санаа нэгтэй юу? Тэгэхээр нийгмийн зүгээс яг зарим талаасаа санаа нэгтэй байгаа. Энэ бүх тэнцвэрийг эмэгтэй хүн өөрөөр олохын тулд эмэгтэй хүнээс маш их цаг хөдөлмөр зүтгэл хэрэгтэй болж байгаа юм л да. Гэхдээ арай л юм шиг шудраг биш. Үнэлэмж юм шиг шаардлага юм шиг. Яагаад тэгэхээр эмэгтэй хүн бол байгалийнхаа замаар өтөлж хөгшөрдөг шүү дээ, тий. Тэр эрхийн хүртэл одоо юу гэдгийг залуу сайхан хүн шиг, охин шиг харагдах ёстой тэгээд байгаа ч бас нийгмийн зүгээс байгалийн хуулийн эсрэг юм эмэгтэй хүн тулган хүлээлгээд байгаа юм шиг санагдаж байгаа байхгүй. Тэгвэл яг эмэгтэй хүн бол тэр болгоны голыг олох гэж л зүтгэх хэрэгтэй, хөдөлмөрлөх хэрэгтэй. Харин зүгээр юу яадгийн гол нь тэгж зүтгэж байхдаа өөрөө аз жаргалтай л амьдрах хэрэгтэй. Аз жаргалтай эмэгтэй сайхан эмэгтэй. Түүнээс би ийм байх хэвээр өөр хүмүүс ийм болцсон байна, ийм амжилтанд хүрсэн байна. Би ингэхгүй бол болохгүй нь гэж би одоо сайхан эмэгтэй байханд бол сайхан карьер хийх хэрэгтэй байна. Бус хүмүүс ингэж карьер хийгээд байна. Би ингэж явах хэрэгтэй байна гэж яваад бол өөрөө тэр хүн тэндээс таашаал авдаггүй, амьдралын таашаал авдаггүй бол утахгүй байна. Та өнөөдөр одоо яг энэ нийгэмд амьдарч байгаа хүний хувьд одоо надад бүсгүйч үсттэй хөвлөгөр жишээ болгоч юм уу те нэг тийм эмэгтэй хүнийг
тэрийг л одоо юм дагаад нэрлэлчүүл одоо магадгүй хэнийг нэрлэх вэ? За би бас наадхаж яг ном бичгтээ бас бодож үзсэн. За өнөөдөр одоо манай Монголын нийгэмчтэй тий ямар эмэгтэйг үнэхээр сайхан эмэгтэй шүү гэж бүх нийтээр хэлээд байна. Эмэгтэй хүн сайхан эмэгтэй хүний идеолог гэх юм уу тийм юм байна уу гэдэг ингээд бас өөрөөсөө асууж үзлээ. Бодоод ахаар яг манай эмээ нарын үед бол сайхан эмэгтэй хүнийг нөгөө цэвэр ичимтгий Монгол бүсгүй гэж тийм бүсгүй характераар тодорхойлдог байсан шүү дээ. За социализмын үед болохоор зэрэг 3-4 хүүхэдтэй сайн ээж дараа нь гэртээ ажиллаа хийдэг, өдөр нь дараа нь гэртээ ирээд ээжийнхээ ажлыг хийдэг, эхнэрийнхээ ажлыг хийдэг. За ийм нэг одоо ажилчин ангийн төлөөллийг илүү сайхан гэж хэлдэг байсан тийм үү. За тэгжээснэ тухайн нийгэмд бол социализм нийгэмд бол үнэхээр энэ бол Монголын сор болсон сайхан эмэгтэй шүү гэж 100% ард түмнэр хүлээн зөвшөөрөгдсөн тийм хүмүүс бол байсан. За нэрийн дурдах юм бол ардын жүжигчин Долгор Сүрэнгай байна, Цогцолмаа байна, за Сувдаага байна тийм. За Яруу найрагч иш Дулмаага байна. Зохиолч Удуулгай олон байгаа. Тийм хүмүүс байсан байгаа аахгүй бидний ээжийн үед тийм. За одоо тэгсэн чинь яг ингээд хинбэ гэхээр яг энэ хүмүүс шиг 100% гаргаад нэрлэлчих хүн цөөхөн байна. За магадгүй зарим нэг нь топ моделууд байна тий одоо одгэрл мөнхийн залуу одгэрл гэж сайхан бүсгүй байна. За пүүжээ байна тий үнэхээр сайхан бүсгүй шүү гэд зарим нэг хэсэг бүлэг хүмүүс тэгж байна. Зарим нэг хүмүүс бол зөвшөөрөхгүй тийм ээ. Үгүй биш гэд. За улс төрийн карьер хийж байгаа эмэгтэйчүүд байна тий. Одоо нийгмийн харилцааны хувьд хамгийн одоо дээдлийн өндөрлөг түвшинд хүрсэн улс төрч эмэгтэйчүүд байна. Тэднийг ч гэсэн аваад үзэхэд яг одоо тэр хүмүүс шиг одоо социалист нийгэмд амьдарч ирсэн Монголын сайхан эмэгтэйчүүд шиг 100% тэр гэд хэлчих нэрлэлчих хүн бас л байхгүй байхгүй. Тэгэхээр юу гэдэг нэг талаасаа нийгэм маань маш олон одоо үзэл санаатай болж л дээ. Тэр нь сайхан юм. Нөгөө талаасаа яг энэ олон соёл барууны одоо янз бүрийн бие даасан эмэгтэй хүнийг дэмжсэн одоо юу гэдгийг тийм соёлын нэг урсгал байна. Илүү одоо хүчрэх би эрэгтэй хүнтэй хөнгөө амьдрнаа гэсэн. За Азийн соёлын Япон солонгос эмэгтэй хүн бол ерөөсөө л эрэгтэй хүний л юу гэдэг сайн эхнэр байх хэвээр, сайн ээж байх хэвээр. Ингээл болоо гэдэг ч юм аа. Нөгөө талаасаа зөвхөн одоо би түрүүний ярьсан солонгосын поподод иймэрхүү одоо пластик хүмүүсийн гадна талын өнгө үзэмж хөөсөн юм байна. Ингээд яг Монголд ингээд нөгөө сайхан эмэгтэй гэдгийн идеолог яг одоо бол тодорхойлоход аюу эзэгтэй тэрийг тодорхойлоход эзэгтэй юм цаг үе ирцэн болов гэж бодоод байгаа юм л та. Яа тэгэхээр тэрийг тодорхойлохгүй болохоор зэрэг ер нь буруу үзэл хандлага нийгэмд төлөвшгүй байна. Одоо зөвхөн л